Discovery Mongolia 2012 маргааш Улаанбаатар хотноо эхлэх гэж байна. Анх зохион байгуулагдахдаа Монгол улс уул уурхай ашигт мас мөлийн салбартаа гадны хөрөнгө оруулалтыг татах зорилготой байсан бол одоо энэ салбарт нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд боловсруулах хаж үйлдвэрийн салбартаа харилцан ашигтай хамтран ажиллах түнш олоход чиглэгдсэн чуулга уулзалт байх болно гэж энэ салбарын үзэж байна. Уулуурхайн салбарын мэрэгжилтэн хөрөнгө оруулагчид болон бодлого боловсруулагчдыг энэ салбарын бүхий төлөөллийг нэгэн дор цуглуулдаг Discovery Mongolia 2012 олон улсын чуулга уулзалт 8 дугаар сарын 30-31-нд Монголын хүүхдийн ордонд болох гэж байна. Энэ удаагийн чуулга уулзалт өмнөх жилүүдийн уламжлал ёсоор олон улсын баг хурал, засгийн газрын цаг, оролцогч компаниудын үзэсгэлэн уурхайн үйл ажиллагаатай танилцах гэсэн дөрвөн үндсэн чиглэлийн давуу болох юм байна. Мөн шинэ техник технологи оруулж ирэх болон уул уурхайн хүнд даацын машин механизмын үзэсгэлэн гаргахаас гадна боловсруулах хаж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах түншээ эндээс олж болох юм байна.